саяны тоо баримтуудыг хараад насан туршсан хүн дээр яах вэ гэсэн бахан бодлого юм уу зохицуулт яриад байгаа. Бид нар үнэхээр салалтыг юм уу үнэхээр хүүхэд одоо өнчөрхийг тэрийг зогсоох гээд басгах байгаа бол багаас нь боловсралтай нь ярих хэрэгтэй. А би тэгээ одооны хүүхдүүдээс шүүмжлэхээс илүү бид нар тийм тусгал үзүүлж байгаа гэсэн үг. Телевизээр юу гарч जैन те тэднэрт юу дүлгэр дуурайл болж जैन тэрний маань тусгал болохоос ш өөртөө шинэ юм санаачилсан биш байхгүй. Эцэг их нь хүүхдээ бэлгийн боловсролын талаар тохирсон насанд нь тохирсон байдлаар ярьдаггүй те багш нар нь хичээд тэр хичээлийг өнжөөд байдаг бол жишээ нь хүсээгүй жирэмслэлт юм уу эсвэл гэр одоо жирэмслэлтэд зохицуулах талаар мэдлэг мэдээлэл байхгүй бол гэр бүлийн төлөвлөлтийн талаар хичээд орохгүй бол тэр зүйлс болно. Тэрнээс биш насан туршсан хүмүүсийг ямар нэгэн байдлаар те инг тийм үү та нар хамтарч амьдарч болохгүй гэсэн тэр бол өөрөө хожимдсан тийм л юу байгаа. За тэгээд миний байр суурь бол би хамтран амьдрах хэрэгтэй эсвэл хэрэггүй гэдэг дээр биш гэдэг анхнаас ялсан тийм. Миний байр суурь бол бид нар ямар нэгэн байдлаар хэрвээ энэ одоо бидний яриад байгаа яг өнөөдөр ингээд саяны төвлөрөөд байгаа юм бол үр дагавартай тэмцээд байгаа байхгүй. Хэрвээ бид нар суур шалтгаанаар үнэхээр асуудлыг шийдэггүй суур шалтгаанаар орох хэрэгтэй. Дахиад би хэлээ суур шалтгаан нь ерөөсөө боловсрал. Хэрвээ боловсралт нь тэр төрөний боловсролуудыг сайн өгчих юм бол хүн насан туршны хойноос боловсролуудыг хариулт өгч байгаа уучлаарай. Тэгэн бата хэрвээ бид нар тэр хүнд тухайн боловсролын нөгөөд боловсрол өгсөний дараа яаж сонголттой гэх тэр хүний асуудал. Яагаад гэвэл бид нар ч нөө арчилсан эрхчлөөд хүн өөрөө өөрийнхөө амьдралын замыг өөрөө хинтээ амьдрахаа яаж амьдрахаа сонгодог эрхчлөлт нийгэмд байгаа ш. Хэрвээ сөрөг үр дагавар болоод бид нар үнэхээр энэ нийгмийн тухай ярьж байгаа бол ийм сөрөг үр дагавар гарч байгаа бол бид нар үр дагавартай тэмцээд хэрэггүй гэдгээр суур шалтгаан руу орох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нар яах ёстойгоо илүү ярих баг. Тэрнээс биш ямар муухай байгаа тухай юм уу яасан тухай те. Тэгэхээр яагаад залуучууд маань ингэж байна гэвэл нөгөө эргээд ийм байдал байгаа. Тэгээд асуулт асуучих. Газ амжуулаад боловсрол орлого гэж байна те. Гэр бүлийн боловсрол дээр тэгвэл юу гэж заах вэ? Хамтарч амьдарч үзэх юм уу? Эсвэл гэрэлтэй батлуучаад хамтарч амьдрах гэж заах хэрэгтэй юм уу? Судалгаа хэрвээ боловсрол руу шингээж өгнө гэх юм бол хортой гэж гарч ирэх юм биш. Тэгэхээр багаас нь хортойг нь зааж өгсөн биш. Зөв үү? Гэр бүлийн боловсрол юм уу? Эрүүл мэндийн боловсрол, бэлгийн боловсрол бол зүгээр боловсрол гэдэг бол хүнд инг эсвэл тэг гэж зааж өгсөн шүү дээ. Энэ тухайн одоо юу гэдгийг хүсээгүй жирэмслэлт бол ингэ гэр бүлийн харилцаанд юм байна те. Тэр мэдээлэл өгөхтэй. Мэдээлэл дээр бид нар хэрэгтэй хүмүүст бас найддаггүй. Хүмүүсийн хайрцаглалын асуудлыг өмнөөс нь орж зохицуулах гэдэг байгаа байхгүй. Гэтэл хүмүүс чинь өөрөө оюун тархитай хүмүүс их их тохиолдолд мэдээлэл тутамгаас мэдхгүй байгаагаас болоод сонголтууд одоо тохиромжгүй сонголтууд хийдэг болохоос ш одоо тэрийг ойлгохгүй даа ч юм уу. Тэгэхээр бид нар ерөөсөн мэдээллийг л өгсөй тэр хүнд итгэх хэрэгтэй. Амьдралынхаа жолоог өөрөө хүн болгон авах хэрэгтэй. Тэрнээс биш би ерөөсөө салаад байгааг нь хамтран амьдраад байгааг нь амьдрахгүй байгааг нь бол гинжиж өсвөл үгүйсгэж зөв буруу гээгүү. Бид нар суур шалтгаан руу эргээд харах хэрэгтэй л гэдэг. За баярлалаа. Би тэр мөнгөний пастрахтар саяныхтай бас холбоод хэлэхэд хүний эрх талаасаа гэсэн чинь эмэгтэйчүүдийн эрхийн талаасаа. Харин яг хэрвээ бид нар хамтран амьдрах гэдэг ойлголт байж байхгүй муухай маа гэдэг тэр тусмаа тэр эмэгтэй одоо хамт хохирох нь их байхгүй. Одоо нэгэнд байгаа. Тэгээ хүмүүс тэр сонголтоо их эрхчлөөтэй байгаа тохиолдолд хэрвээ хамтран амьдрахч гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөөд одоо ингэсэн тохиолдолд тэр хүний эрх зөрчигдсөн тохиолдолд нөгөө нэг хүүхдийн асуудал, өмч хөрөнгийн асуудал гэдэг чинь жинхэнэ нөгөө хохирогч талдаа шийдэгдэж өгөх байхгүй. Тэрнээс биш ямар зөвлөгөө хөө. За би дахиад нөгөө хүний эрхийн үнцгээс ярьж байгаа тийм. Тэгэхээр би ямар нэгэн байдлаар хамтран амьдрах зөв эсвэл буруу биш. Дахиад хүмүүс ерөөсөө л хувь хүний амьдралаа өөрөө шийдэх сонголттой авах хэрэгтэй. Сонголт нь бид нар бүгдээрээ тэр сөрөг үр дагаврыг хүсэхгүй бас салалт хөнгөд үзүүл. Тэгэхээр сонголт нь тэр хүн зөв мэдээлэлтэй байж өөртөө эрийг сонголт байна. Тэгэхээр тэр зөв мэдээлэл. Зөв мэдээллийн зөвлөлттэй. Одоо тэр хүн чинь иргэний боловсрал, эрүүл мэндийн боловсрал эцэг их хүүхдтэйгээ багаас нь ярих хэрэгтэй. Нөгөө Жон Леннон нисэж бид нар хүүхдтэй хүчирхийллийг чөлөөтэй үзүүлдэг мөрчлөө хайрын тухай яга үзүүлэх юм бэ. Бид нар Batman одоо Iron Man бүх кинонд яадаг хүний хэдэн зуугаар наалчдаг. Тэрийг хамт үзэж байгаа юм хоёр хүн үнсгээр яадаг үлээ. Хүүхдийнхээ нүдийг нуудаг ч юм уу, сувгийг сольдог ч юм уу те. Тэгэхээр тохирсон насанд нь хүүхдтэйгээ хайр сэтгэлийн тухай, тохирсон хэлбэр, гэр бүлийн тухай, энэ бие биенийг хүндэлж хайрлах тухай, тэр тухай ярьж явах хэрэгтэй те. Бага ангиас нь тэр янз бүрийн хэлбэрээр яг тохирсон одоо бол харцангуй хүүхдтэй бэлгийн амьдралын талаар, гэр бүлийн талаар олон шинэ аргууд ярилцах шинэ аргууд биш. Тэрийг хэрэглэх. Тэгэхгүй юу ч ярихгүй байж байжснаа нөгөө хүүхдүүд нь хоорондоо юм уу, эсвэл интернетээс ямар ийм нээлттэй үед янз бүрийн мэдээлэл аваад тэр дагуугаа ингээд өөрөө яриаггүй байж нөгөө үнээс сонголтоо хийхээр буруутгаад явж болохгүй байхгүй. Тэгэхээр ерөөсөө анханасаа боловсролын нэмэгдүүл хоорондоо ярилц хүүхдтэйгээ ярилц те. Тэгэхээр хамгийн гол нь ерөөсөө дахиад эргээд хэлэхэд бид нар чи эрхчлөөд ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Энэ нийгэмд юу үнэсжүүл юу чухал вэ гэхээр мэдээж нөгөө иргэн боловсралтай тэгээд хүн өөрийнхөө хувийн амьдралыг сонгох тэр боломж нь авах хэрэгтэй байхгүй. Хэрвээ хүний эрхэн зөрчигдвөл хамгаалалт нь авах хэрэгтэй. Тэгэхээр